Сайн байцгаана та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ өөрсдийнхөө сошиал медиа видеоны үзэлт хандлтыг хэрхэн ихсгэх вэ гэдэг талаар ганцхан жишээг ярив. Хэрвээ таны видеоны үзэлт хандлт хамгийн түрүүнд видеоны чинь thumbnail-ээс бас шалтгаалдаг. Thumbnail гэж юу вэ гэхээр хамгийн түрүүнд харагдах байдал, видеоны хамгийн түрүүнд хүмүүст харагдах нүүр хэсэг гэсэн. Тэр нүүр хэсгийг хэр та сонирхолтой өгүүлэмжтэй хийж гин, хэр та сонирхолтой дизайнтай хийж гин, үүнээс хамаарат таны видеоны хандлт үзэлт хэр байх вэ гэдгийг шийдэгддэг. За тэгвэл үүнийг Facebook дээр яаж хийх вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. Хамгийн түрүүнд та бүхэн маань сошиал медиа Facebook дээр видеого оруулсан байх хэрэгтэй. За үүний дараагаар ямар зүйл хийхийг дараагийн алхмаар би таньда хэлж өгье. Үүний тулд бүгдээрээ Facebook-ийнхаа пэйж эсвэл групп ямар оруулсан видеог thumbnail хийх вэ гэдгийг сонгох хэрэгтэй байгаа. За тэгээд энэ видеоноос би болохоор өөрийнхөө Facebook-ийн пэйжээс дараах видеог сонгох хүсэлтэй байна. За тэгэхээр энэ контент бүтээгч клуб таныг урьж байна гэсэн юм видео байна те. За энэ дээр бүгдээрээ thumbnail-ыг сонгохын тулд хамгийн түрүүнд энэ видеоныхон баруун дээд буланд байгаа 3 товчийг дарна. 3 юм цэгийг дарж өгнө. Тэнгүүд дараа нь та бүхэн маань edit post гэсэн постоо засварлах гэсэн хэсэг гарч ирж байгаа. За үүний дараагаар болохоор бүгдээрээ video options видеоны сонголт гэсэн хэсэг рүү ороод за тэгэхээр та нартаа видеонд гарчиг өгөх тийм ээ. За гарчигн дээр болохоор контент бүтээгч клуб гэдэг гарчиг өгье гэж бодож байна. За тэгээд дараа нь болохоор та бүхэн маань change thumbnail гэдгийг сонгоно. За ингээд та бүхэнд 4 юм сонголт харагдаж байгаа. Нэг нь болохоор choose suggested буюу Facebook цаанаасаа танд ямар thumbnail-ыг сонгох вэ гэдэг энэ сонголтыг өгж байгаа. За дараагийнх нь болохоор upload image буюу та өөрийнхөө бэлтгэсэн загвараар thumbnail-ээ сольж болно гэсэн. За би энэ thumbnail бэлтгэсэн байгаа учраас жишээ нь бэлтгэсэн загвараараа шууд ингээд thumbnail-ыг хийчихье. Системтэй болох юм. За тэгэх юм бол энэ видеоны хамгийн түрүүнд хүмүүст харагдах хэсэг бол энэ thumbnail буюу нүрийн хэсэг ингэж харагдана гэсэн. За дараа нь бүгдээрээ choose from video буюу энэ видеоноос аль нэг хэсгийг тань таалагдж байгаа хэсгийг авъя гэж бодъё тий. Тэгвэл энэ хэсгийг аваад save хийгээд ингэж хадгалцдаг байна. За дараа нь болохоор test different thumbnail буюу хоёр өөр thumbnail-ны аль нь илүү хүмүүст хүрч байна гэдэг сонголтуудыг сонгоод бас хийх боломжтой байдаг. За тэгээд та бүхэнд маань choose suggested гэдгийг сонгох уу эсвэл та өөрөө upload image гэдэг энэ хэсгийг сонгох уу гэдгийг харцгаая. За тухайлбал би upload image гэдгийг ингээс сонгоод save гэд хадгалчихъя. Тэнгүүд хүмүүст үзэх хамгийн ихний нүүр хэсэг бол ингэж харагдах нь байна тийм ээ. За тэгээ үүнийгээ save-лээд хадгалаад болж байна. За хэрвээ та үүнийг харахыг хүсэх юм бол видео хэсэг рүү орно. Видео хэсэгтээ ороод таны видео хэрхэн харагдаж байгааг харах боломжтой. За саяны бүгдээрингийн хийсэн thumbnail бол энд харагдаж байна тийм ээ. За тэгээ энэ дээрээс харахад бол зарим бичиг нь ингээд гүйцэцэн харагдахгүй. Уул нь бол онлайн контент бүтээгч онлайн бизнесийн клуб таныг урьж байна гэсэн юм thumbnail байх ёстой боловч онлайн гэдэг бичиг дээрх бичиг нь харагдахгүй юм тийм ээ. Контент бүтээгч гэдэг. За тэгэхээр энэ дээр бид нөгөө загвараа анханасаа хийхдээ дизайн дээр алдаа гаргасан байна. Хэмжээс дээр алдаа гаргасан байгаа учраас энэ thumbnail маань таалагдахгүй байна. За тэгэх юм бол бид нар яаж өөрчилж болох вэ гэхээр буцаад бүгдээрээ пэйж рүүгээ ороод тийм ээ. Өөрийнхөө пост руугаа ороод дахиад видеон дээр ороод edit post гэдэг дээр дараад бас энэ постоо бол засах боломжтой. Яг саяны заасан 4 сонголтын дагуу видеогоо засаад за ингээд бүгдээрээ сайхан хандлт сайтай байж болох видеоны thumbnail-ыг ингэж хийж болох нэ. За энэ бичлэг маань тань таалагдсан бол миний энэ бичлэг дээр лайк дараарай, зүрх дараарай тийм ээ. Ингээд та бүхэн маань хэрвээ өөрсдөө контент бүтээж, өөрсдөө бэлэн загварын дагуу постуудаа оруулж видеогоо хийж сурах хүсэлтэй болвол контент бүтээгч 30 хоногийн чаленжид
манай онлайн бизнесийн клубт ирсээд оролцоорой. Та бүхэндээ би 30 хоногийн турш богино хэмжээний видео хичээл зааварчилгаатай мөн 30 хоногийн турш таны сошиал медиа дээр постлж болох постын санаанууд, видеоны санаануудыг өгсөн ийм 30 хоногийн чаленжид таныг урьж байна. 1 сарын 15-ны өглөө 10 цаг 30 минутад эхний Zoom хичээл орно. 30 хоногийн хугацаанд та бүх маань өдөр болгон, өглөө болгон шин хичээлүүдийг судлаад мөн энэ хугацаанд 3 удаагийн эрч хүч авах, урам зориг авах сайхан Zoom хичээлд оролцох ийм онлайн бизнесийн клубд урьж байна. Энэ онлайн бизнесийн клубын нэр болохоор контент бүтээгч гэдэг нэртэй байгаа. Эдгээр зүйлүүдийг та сурч өөрийн сошиал медиагаа хөгжүүлээ, бизнесээ өргөжүүлээ, брэндэд таниулъя гэж бодож байгаа юм бол яг одоо та энэ дээрх линктээр дараад бүртгүүлээрэй. Ингээд бүгдээрээ контент бүтээгч онлайн бизнесийн клуб дээрээ уулзцгаая. Түр баяртай.